хатуучин дагаваас ариун нэр бэлэн болмой. Ариун нэрийг бихэл байс авсан нэр ангид үл болмой. Арга хүчэн их болгоё гэвэл ард цэрэг юугийн насар уучин сул жаргая гэвэл эви юугийн ямагт хичээ. Харин газар арга чадлан бэхэлж халуун зуура эвн нэглэн хичээж яв. Эвн харимтлаас илүү их хүч энэ дэлхий дээр байхгүй. Алда бие минь алжаваас алжаадугай. Ахуй төр минь уу алдартугай. Бүтэн бие минь зовбоос зовдугай. Бүгэн улс минь бүү сандартугай. Бэй хэвэрэг бэлэг мох. Сайн байцгаана уу? Эрхэм мөндөд очоод адигтай ноёдоо. Намын гэрлийн хойморд морилог саадсан үзэл бодол үйл зорилго нэгтэй журмын нөхөд та бүхнийхэн өдрийн амгалан чин сэтгэлийн угаас эрг мэдчилье. Сайн байцгаана уу? Эрхэмсэг хадагтай ноёдоо. Сайн байцгаана уу? Үе үеийн ардлагчдаг нараа. Та бүхний энэ өдрийн түмэн амаараа мадан айлтхан мэдчилье. Монгол улсын маань 21 аймаг 330 гаруй сум арчилсан намын анхан шатны нэгж өөрөөдийг төлөөлөн журмын нөхдөн төлөөлөн намынхан их хурлын хойморд морилон саадсан очоод та бүхэндээ арчилсан нам үүсэн байгуулагдсны 35 жилийн ан баярын халуун мэндийг чин сэтгэлийн угаас өргөн дэвшүүлж мэдчилье. Яг эдүгээс 35 жилийн өмнө 1989 оны өвлийн жаврыг уйран коммунизмын харанхуй хөгжим хүйтэн цэвдэг нийгмийг арчил шударгасны төлөөх уран дугаар сэрэж улмаар арчил шударгасны төлөөх тэмцлийг оройлон манлайлж улс төрийн товчоог огцруулах улс төрийн өлсгөлэн зохион байгуулж улс төрийн төгс ялалтыг бүтээж
4 сарын 7-ны өдөр ардчлалын төлөөх гэсэн халуун сэтгэлдэнгүүд нэгдэж ардчилсан намыг үүсгэн байгуулснаа Монгол орон даяар төдийгүй дэлхийн дайдад зарлан тунхагласан энэ өдөр ардчилсан намын ээлжид их хурлыг зохион байгуулж байгаа нь бас бэлэгтэй сайхан байна. Алтан хараацай тэнгэрт дүүлэн ниссэн ардчлалын тэр хавраад 70 жил дагаараа засгалсан нэг намын тогтолцоог харж иргэний эрх чөлөөт нийгмийг зогслон бүтээх их үл ханзуу шамдан ардчилсан нам ард иргэдийнхэн өмнө үүд хаалгаа нээн өгсөн түүхтэн баяр өдрийн мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Баярлалаа. Ингээд ардчилсан нам үүсэн байгуулагдсны ардчилсан өсгөлийн 35 жилийн түүхэн ойн өдөр зохион байгуулагдж буй ардчилсан намын их хурлыг албан ёсоор зохион байгуулж заман мандатын комиссийн даргын хувиар намын эрсийг бүртгэж намын их хурлыг албан ёсоор нэг хүндэтгэл үүргийг гүйцэтгэх эрхэм хүмүүн ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны дарга оюун чулуун таныг энэхүү тайзнаа өн хүндэтгэлтэйгээр өрн залъя. Ардчилсан намын их хурлын төлөөлөгчдийг өргөн мэдүүлэх тухай. Ардчилсан намын үндсэн дүрмийн 5 дугаар бүлгийн 5-12-ийн 3, 5-22-ийн 5-1, 5-22-ийн 5-ийн 10 дахь заалт дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хороодоос ирүүлсэн тогтоолуудыг тус үндэслэн дотоод сонгуулийн хорооны хуралдаанаас тогтоох нь. 1. Дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хороодоос ирүүлсэн намын их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 965 гишүүн, томилогдсон 362 буюу улсын хурлын гишүүд 42, үндэсний бодлогын хорооны 320, дотоод сонгуулийн хорооны 15, үндсэн дүрмийн хорооны 15, намын дэргэдэх байгууллагын 4 гишүүн нийт 1361 гишүүдийн намын их хурлын төлөөлөгчөөр сонгосонд тооцсогой. 2. Ардчилсан намын их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг батлуулахаар намын их хурл өргөн мэдүүлэхийг дотоод сонгуулийн хорооны дарга оюунчлуунд даалгасгой. Дарга оюунчлуун, дэд дарга Тамир, нарийн бичгийн дарга гишүүд гэсэн ийм тогтоол байна. За 2025 оны 4-р сарын 6-ны өдөр дугаар 04/01 гэсэн тогтоол байна. Баярлалаа. Хүндэтгэлийн эндэрт Монгол улсын их хурлын эрхэм гишүүн, засгийн газрын гишүүн, хот байгуулалт, барилга орон сууцлалтын сайд, ардчилсан намын үндэсний бодлогын хорооны дарга Жамбын Батсуур таныг хүндэтгэн өрье. За юуны өмнө эх орныхоо 408 зохистоос намынхаа их хурлд хүрэлцэн ирсэн 1361 төлөөлөгч нийт Монголын ард түмний эрх ашиг хамгаалж анаас нь тэмцсэн ирсэн ардчилсан намын 200 гаруй мянган гишүүд эмдэгчэд мөн Монголын ардчлалын алтан үеийг бүтээлсэн эрхэм нөхөдөө энэ сайхан өдрийн халуун мэндийг хүргэн мэдчилж байна. Монгол улсын тусгаар тогтнол, хүний эрх, иргэний оролцоо, олон намын тогтолцооны суурь үндэс болсон ардчилсан хувьсгалын түүхт 35 жилийн ойн баярын мэндийг та бүхэндээ болон
нийт Монголын ард түмэнд дахин дэвшүүлж байгааг хүлээн авна. Ардчилсан хувьсгалын 35 жилийн ардчилсан намын түүхэн алхам үрхийг илэрхийлдэг их хурлынхаа нээлтэн дээр та бүхэнтэйгээ уулзаж нээлт хийх гэж байгаа туйлын талархалтай байна. Энэ бол зүгээр нэг дурсагддаг өдөр биш юм аа. Энэ бол ардчилсан намын түүхэн шийдвэрүүд үн цэгийг сэргээн сануулах ёстой өдөр юм аа. Өнөөдөр бид түүхийг нэг зүгээр дурсах гэж цуглаагүй, харин түүхийг үргэлжлүүлэх хувь талантай хүмүүс гэдгээр намын их хурл дээр бас цуглаж байгаа ийм өдөр юм аа. Бид цугларсан энэ танхимд Монголын төрийн чиг үүргийг өөрчилсөн сонголтуудыг хийж байсан. Залуучуудын дуу хоолой гудамжнаас төрлөө оруулж ирсэн 1989 он, зоригтой сонголттойгоор төрийн хэлбэрийг өөрчилж байсан 1990 он, зүй тогтол зарчмыг хуулийн чингээсэн 1992 он ардчилсан үндсэн хуулиар бид нарт бахархан маш их байна. Энэ бол ардчлалын үндэс болсон Монгол улс. Энэ бол бидний бахархал болсон. Энэ бол бидний тэмцэл болсон. Энэ бол ардчлалыг сонгосон ард түмний үндэсний ухамсарын илэрхийлэл гэж бас бодож байна. Ардчилсан намын их хурл гэдэг бол байгуулагдсан цагаас хойш Монгол төрийн хамгийн хариуцлагатай шийдвэрүүдийг гаргаж ирсэн тийм түүхтэй институт. Тийм ч учраас манай гишүүд дэмжигчид намын их хурлын төлөөлөгч болох гэж, намын хурлаан оролцох гэж бүгд доглон тэмүүлж ирдэг байлаа. Ардчилсан намын их хурлаас Монгол улсын анхны ардчилсан ерөнхийлөгчийг тодруулж байсан, дараагийн ерөнхийлөгчдийг итгэл дүүрэн тодруулж, дэмжилж болгож ирсэн, улсынхаа удирдагчдыг ардчлалын үнд зүйл намын зарчим дээр нь торлуулан баталж байсан гэд өнөөдөр та бидний сууж буй энэ танхимд Монгол улсын 3 ерөнхийлөгчийн түүхийг эхлүүлж байсан. Өнөөдөр энэ танхимд Монголын ирээдүйн шийдвэрүүдийг ургуулдаг. Энэ бол зүгээр нэг эндэр биш. Энэ бол Монголын түүх, ардчилсан намын түүхийг ярьдаг ийм эндэр юм аа гэж та бүхэндээ хэлэх гэсэн юм аа. Их хурл гэдэг бол зөвхөн хурл төдий зүйл биш ээ. Намын их хурл гэдэг бол ардчилсан намын ирээдүйг шийддэг ийм институцийн тогтолцоо. Үндэсний хөв таланг чиглүүлдэг онцгой түүхэн түлдээдэг ийм зүйлээ. Түүхэн сонголтуудыг яг энэ танхимд эхэлж байсан. Ардчлалын зам мөр Монголын төрийн шинжилэл, их хурлууд, ард түмний итгэлийн хариу энэ эндрээс л эхэлж байсан. Өнөөдөр та их хурлын төлөөлөгчөөр сууж байгаа бол зүгээр нэг мандат эзэмшигч биш, цөөхөн шийдвэр гаргах эрхвөхий ардчлалыг үргэлжлүүлэхээр өөр хүлээн ард иргэд намын нөхдөсөө сонгогдож ирсэн хүмүүс гэж байгаамаа. Тийм учраас та бүхэнд дахин баяр хүргэе. Энэ танхимд сууж байгаа хүн бүр зүгээр нэг гишүүн биш. Түүхэн хариуцлагын эзэн болно. Ардчлалыг авч явах хувь тавилантай хүмүүсийн үйл явдалд оролцож байгаа. Монголын ирээдүйг чиглүүлэгч, төлөөлөгч юм. Өнөөдөр баярлахын зэрэгцээ бид бас ухаарах өдрөө. Өнгөрсөн 37 жилд олдсон боломжоо бид санаж, ирэх 37 жилийн хариуцлага өөрөх цаг болсон. 35 жилийн өмнө төрж исэн хүүхэд өнөөдөр 35 настай Монголын ачааг өөрөх ийм хэмжээнд ирсэн хугацаа өнгөрсөн байгаа. Энэ бүхий л хугацаанд ардчлалын ноён нурууг хугарахгүйгээр хувийн өмчийг дээдлсэн, хүний эрхийг дээдлсэн, хуулийн заслыг тогтоохын төлөө та бид ардчлагч нараага мөн ч их бэрхшээлийг давж ирсэн, мөн ч олон их хурлуудыг хийж, мөн ч олон шийдвэрийг биелүүлж ирсэн ийм төвхтэй хүмүүс гэдгээ хэзээч мартахгүй гэдгийг та бүхэндээ хэлэх гэсэн юм аа. Мөн энэхүү хурлыг хийхин өмнө ардчилсан намын удирдах зөвлөл, ардчилсан намын үндэсний бодлогын орооны тэргүүлэгчид, ардчилсан намын үндэсний бодлогын ороо дөнгөж сайхны хүртэл хоролдож шийдвэрүүдээ гаргасан байгаа. Ингээд та бүхэнд өнөөдрийн их хурлыг удирдан явуулах тэргүүлэгчдийг энэ хүндтэй эндэрт сонгосноор өнөөдрийн намын их хурл эхэлнэ гэж ингэж бодож байна.
Бид бүхэн бол түүхэн цаг үеийн хүмүүс үнэхээр бэрхшээлийг даван туулдаг ч гэсэн Монгол улсыг олон улсын жихэнд, дэлхийн жихэнд Монгол хүний үнэлэмжийг дэлхийд гаргасан ийм одоо зүйлийг хамтдаа хийсэн ийм хүмүүсээ ингээд дөнгөж сая өндөрлсөн Ардчилсан намын үндэсний бодлогын орооны хурлаас Ардчилсан намын их хурлыг 35 жилийн ойн төрсөн өдрөөр болж байгаа энэ хурлыг өдөрднөө хэмээн улсын их хурлын гишүүн Туван улсын их хурлын гишүүн Гэганбаатар улсын их хурлын гишүүн Пүрвдөрж улсын их хурлын гишүүн Шижир улсын их хурлын гишүүн инхтер нараараа хэдүүлээ өнөөдрийн сайхан хурлаа өдөрдүүлье гэж энэ сайхан үнэтгэлээ танхимд залж байна. Бид нар онож басхын дэнсэн дээр улс төрийн хатуу тэмцэлд явж ирсэн. Гэвч өнөөдөр Монгол Улсын парламентод 42 суудалтай үндэсний хэмжээний нам, үндэсний эрх ашгийг дээдэлдэг ийм нам гэдгээ харуулж байгаа. Ийм учраас улсын их хурлын 42 гишүүнээс шигшсэн бүх чулууныг мөрөвдөрж Инхтя, Туван, Шижир нартаа амжилт хүсье. Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Гамбатаа бас амжилт хүсье. Бүгдэд нь сайн сайхан хүсье. Хурлын үйл ажиллагаа нээснийг мэдэгдэе. Баярлалаа.